Жил бүрийн 11 сарын 12-нд дэлхийн нийтээр хадгалгаа өвчнөд тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд Ховд аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн хүүхдийн тасгийн эмч цоглогч ажилтнууд тус өдрийг тэмдэглэн олон нийтэд хадгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг таниулан мэдээлэл хүргэлээ. За уушгины хадгалгаа өвчин маань 0-5 насны хүүхдийн эндэгдлийн голлох шалтгаан болсон хэвээр байгаа. За дэлхийд бол жилдээ дунджаар 1.4-өөс 2 сая орчим хүүхэд уушгины хадгалгаа өвчний хүндрэлтэй улмаас нас орж байна. Уушгины хадгалгаа өвчнөөс бол сэргийлж болох юмгүй. За уушгины хадгалгаа өвчнөөс сэргийлэхийн тулд хүүхдийн бол дархлаа тогтолцоог хамгийн гол нь бол сайжруулж дэмжиж өгөх хэрэгтэй. За вакцинжуулалтанд идэвхтэй хамгаалах хэрэгтэй. 0-6 сартай хүүхдийг бол эхийн сүгээр дагнан хооллох, за бор хоолнд зөв оруулах, за өдөрт авах ёстой амин дэм мэлчилэг, витамин D, за А амин дэмийг бол тогтмол хугацаанд нь хүүхдэд хэрэглүүлэх, за өөрөө тасалгааг бол цэвэр агаараар байнга хангаж байх, за хүүхдийг дулаан хувцаслах. За олон нийттэй газар бол бага насны хүүхдүүдийг бол авч явахгүй байх, нэг газар төвлөрүүлэхгүй байх. Эмнэлгийн хамт олон бүсийн онцлогоо эмчилгээний төвөөр үйлчлүүлж буй иргэдэд хадгалгаа өвчний шинж тэмдгийг дамжих зам, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалтын ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд гарын авлага, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав. Сундар нэг тээвэрлэлд одоо өвчтөн явуулахдаа нэг асуудал байна. Мөн энэ өдөр Сумдын эрүүл мэндийн төв эмч мэрэгчлэнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж хүүхэд болон насанд хүрэгчдийн хадгалгаа өвчний оншилгоо, эмчилгээ сэргийлэлт, эмнэл зүүн менежментийн талаар мэдлэг ур чадварыг дээшлүүлжээ. Дэлхийн хэмжээнд жил бүр сая хүн хадгалгаа өвчнөөр өвчилж, ялангуяа 5 хүртэлх насны хүүхэд өндөр настай иргэд хамгийн их өртдөг байна. Иймээс энэ өдрийн зорилго нь хадгалгаанаас урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтанд хамрагдах эрүүл амьдралын хэм маягийг төлөвшүүлэхийн чухлыг олон нийтэд ойлгуулахад чиглэж байна.